Арак. За яг хоо. За ингээд бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Оли Цэгэmäний жавхлан байна. Тэгээд энэ удаагийн бас ингээд анхны Оли топ 5 одоо влогоор уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ удаагийн топ 5 бол биднээс хамгийн ногоон тогтчил цайтай 5 төслийг одоо онцлох болно. За тэгээд яг эхлээд төслөрүүдэд очиод үзэхээс өмнө би нэг хэдэн юм хэлчихсэн. Нэгдүгээрт биднээс ер нь цаашдаа ингээд Оли топ 5 гэдэг ийм одоо ийм сэдвэр цаашаа нэлээд ерөн төслүүдээ гой газруудыг онцлохоор болсон байгаа. Тэгээд бас та бүхнээс үзэгчдээсээ бүгдээс нь санал аавна гэж бодож байгаа. Тэгэхээр манай Facebook page, Insta page-ийг дагаад бидэд бас саналаа хэлээрэй гэж хэлмээр байна. Хоёрдугаар болохоор биднээсээ энэ гаргаж байгаа Олигийн топ 5 гэдэг нь болохоор одоо зөвхөн манай Оли Цэгэmäний хамт олонны одоо гаргасан энэ Оли одоо топ 5 шүү. Тэгэхээр та хэд минь одоо юу гэдэг та хэдийн бодож исэн газар төсөлчин одоо багтаагүй бол та хэд чөлөөтэй бидэнд одоо тухайн газрынхаа мэдээллийг хүргээрээ зураг явуулаарай гэж уриалмаар байна. Энэ бол зөвхөн манай хамт олонны гаргаж байгаа. Дээрээс нь биднээс энэ дээр ямар нэгэн байгууллага газраас төлбөр аваагүй. Энэ бол зөвхөн одоо биднээс өөртөө цэвэр одоо яг гоё мэдээллийг энэ үзэгчдэд хүргэхийн тулд хийж байгаа ийм контент шүү гэж хэлмээр байна. За ингээд бүгдээр ямар ч сан хамгийн ихний газар руугаа явъя. Тэгээ бүгдээрээ тэр газрыг харах болно. За ингээд бүгдээрээ дахиад нэг аягүй гоё газар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн баг харж байгаа бох. Миний ард байгаа байрлал байшинг таниад бүгдээрээ бол River Garden-д хүрэлцэн ирсэн байна. За тэгээд ер нь манай Улаанбаатар хотод амьдарч байгаа ард иргэд одоо Монголын номер 1 ногоон хотхон River Garden гэдээ бас манай NCD компани бол аягүй их рекламцсан. За тэгээд би бол үнэхээр энд ирээд ингээд алхаад харж байхад бол тэр бол үнэхээр үнэн байхаа гэж бодож байна. Энэ бол яахаа аргагүй маш их одоо зүлэгжүүлсэн ногоо мод тарьсан. Ер нь ингээд та бүхэн харахаар ингээд ер нь бол ингээд ой дотор байгаа юм шиг үнэхээр тийм сэтгэл төрж байна. Амар гоё юм байна. Одоо энэ та бүхний харж байгаа одоо хиймэл нуур гэх юм уу да энэ бол ингээд энэ орчныг бүр шал өөр төвшөнд авчиж ирж байна. Тэгээ биднээс зүгээр одоо өнөөдөр чи ажлын өдөр энэ дээрээ бичлэгээ хийж байна. Тэгэхэд энд айгүй их орчин суугчид ингээд зүгээр сайхан суугаад хоорондоо юм яриад ээж аав нар хүүхдүүдэд зугаалаад явж байна. Энэ бол зүгээр энэ бүх орчныг айгүй гоё болгож байна. Энд ингээд ирэхээр одоо энэхийн энерги ч гоё юм шиг тиймэрхэн бол ер нь мэдрэмж төрж байна. Тэгэхээр би бол энэ River Garden хотхныг яг энэ ногоон хотхон гэдэг дундаа бол бас манай дараагийн барилгын компаниуд хотхнуудад айгүй их том жишээ болдог болов гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо NCD компанид баяр хүргэе. Үнэхээр гоё байна. За тэгээ бүгдээ энэ хавар жоохон хамт алхаад энэ хавийн ийм ногоон тогтчолтой нийтийн эзэмшлийн талбайтай үнэхээр танилцъя. Энэ дэр үнэхээр өөртөө ээж алхаж мэдрвэл үнэхээр 100% мэдрэхэр юм шиг санагдаж байна. Би бол уучлаарай. Гэхдээ тийм олон төрлийн мод мэдэхгүй ямар ч миний мэдж байгаа энэ бол нөгөө өхрийн нүдний мод байна. За тэгээд та бүхэн ерөөдөө ингээд видеоноос ямар олон төрлийн мод сууснаа харсан баха. Тэгээ одоо яг ингээд намар олж байгаа үе зарим нь шарлаа, дулаараад энд бол үнэхээр гоё харагдаж байна. Тэгээ бас ингээд яваад харж байхад нэг айгүй анхаарал татсан юм ингээд хотхныхоо нийтийн эзэмшлэр эн тэндгүй ингээд айгүй гоё өнгийн цэцэг тарьсан байна. Энэ бол манай одоо Монголын иймэрхүү одоо их хэцүү нөхцөлд бол иймэрхүү гоё цэцэг тарихад мэдээж л хэцүү байдаг баг. Тэгэхээр миний зүгээр бас нэг анзаарсан юм River Garden хотхны сөөх энэ олон нийтийн газрын энэ арчилгаа нь бол үнэхээр сайн байлээ. Би бас өмнө яг одоо энэ удаагийн ирэлтээр биш өмнө нэг хавар ирж байхад би ингээд явж би тэрийг ерөөсө мартдаггүй ингээд моднуудад ингээд тусал залгацсан байсан. Тэгэхээр одоо би тухайн үед бодож илээ. Би өөрөө ч одоо хамгийн сүүл тусал хийзээ залгууллаа. Тэгэхэд River Garden-ы моднууд тусал залгуулаад сууж идэм байх ямар тансаг юм бэ гэж бодож ирсэн. Тэгэхээр ер нь бол зүгээр эдний сөөхийг бас үнэхээр энэ ташрамд онцлмоор байна. Үнэхээр яхааргүй ногоо отох юм а. Та зүгээр энэ газрыг мэдээж аягүй хүмүүс мэдэх бах. Тэгтээ зүгээр ирж үзээгүй яг энэ хавцаа ирж алхаагүй бол би бол таад үнэхээр энд ирж нэг алхаарай. Үнэхээр гоё юм байна л гэж хэлмээр байна. За сая бидний харуулсан хэсэг нь бол яг тэр одоо илүү туул гол талдаа яг эрэг хэсэгтэй байсан. Энэ хэсэг нь болохоор ингээд яг энэ байшнуудын ингээд гол хэсэг байна. Тэгээд би гол онцлогоод байгаа нь байшнуудыг гол хэсгээр ч гэсэн асар их зүлэгжилт мод барьсан байна. Тэгээд энэ нь өөрөө болохоор бас айгүй гоё хүүхдийн тоглоомын хэсэгтэй ингээд
ерөнхийдөө хослуулсан. Тэгэхээр айлууд бол ерөнхийдөө зүгээр орцноосоо гарч ирээл ерөөсөө өөдөөс нь нүл ингээд тийм ногоо ой дотор байгаа мэдрэмшиг л ерөөсөө төрж байна. За ингээд бүгдээрээ Asem Village төслөөрөө хүрэлцэн ирлээ. Одоо бүгдээрээ Asem-ийн одоо шоурумтай танилццгаая. За ингээд ерөнхийдөө саний миний орж ирдэг ус бол үүдний хэсэг байгаа. Төлөө орж ирээд. Тэг яг энэ удаагийн дугаараар биднээс чинь хамгийн одоо ногоон тогтчлцтэй төслүүдэд онцолж байгаа учраас би Asem-ийн одоо хамгийн анхны харуул марга хэсэг бол энэ одоо харагдц байгаа. Ерөнхийдөө орж ирээд шууд энэ чинь одоо хооллох хэсэгтэй. Тэгээд одоо гэр бүлээрээ цагаа өнгөрөх юм хэсэгтэй шууд цонхон ингээд одоо гольфийн корс руугаа харсан дан ингээд ногоон байгалийн юм гоё харагдцтай энэ view бол одоо надад үнэхээр таалагддаг. Тэгээд Asem-ийн нэг онцлмоор байгаа юм нь болохоор угаасаа ингээд архитекторын дизайнерууд мэдээж гоё харагдцтай гоё viewтэй гэдэг мэдж байгаа учраас ийм том хэмжээтэй цонхыг одоо дунд нь ч юм уу энэ хавт нь одоо ийм рам байхгүйгээр бас шийдэж өгсөн надад бол айгүй онцлог санагдаж байгаа. Рамын дээр нь шийдэж өгсөн. Доор нь олж байгаа энэ рамыг болохоор бүрийн шаланд нь цулгаж өгсөн. Энэ бол бас миний сонсч ирснээр бол бас тийм амархан хийгдэд байдгүй юм бас технологи дэвшилтэй тийм шийдэл юм билээ. Тэгэхээр энэ харагдцыг бол та бүхэн үнэхээр харж үзээрэй. Энэ бол өндөө Монголдо цорын ганц үйдэг харагдц гэж би бол хувьдаа бодож байна. За тэгээд ийшээ явахаар бас муу адил энэ булангаа тэр чигээр нь хоёр ханаа хоёулангийн цонхоор ийдсэн маш гоё харагдцтай. Одоо энэ цуугаад ингээд өглөөний цайгаа уудаг ч юм уу өдрийн хоолой гэр бүлтэйгээ ингэж бодохоор бол үнэхээр надад бол бүр бараг төсөөлөгдөшгүй гоё санагдчихэв. За тэгээ мэдээж Asem чин нийтдээ 53 ийм хаустай. 53 хаус болгоно хажуудаа ерөөдөө энэ бөөрөндөө гэх юм уу да ийм одоо өөрийн хувийн эзэмшлийн ийм бас ногоон байгууламж одоо backyardтай. Тэгэхээр хэдүүлээ backyard руу ерөөдөө гарч харцгаая. За ингээд миний түрүү хэлсэлчлээ хаус болгон ийм одоо хувийн орон зайтай. Тэгээ энэгээр нэг гоё юм нь болохоор ерөөдөө хажууд байгаа хөршин нөгөө айлынхаа энэ айлынхаа одоо backyard руугаа одоо альхоор харахгүй байх тийм зохион байгуулалттай. Мэдээж ганц хоёр цонхтой. Гэхдээ энэ болохоор илүү нөгөө шатан дээр ч юм уу илүү нэг тийм зүгээр дамжин өнгөрөх өрөөнүүдэд л жоохон цонх байгаа боловч ийшээ бол ерөнхийдөө би яг энд амьдэрдэг айл бол одоо намайг хинч хараад байхгүй айгүй тийм гоё шийдэлтэй байгаа. За тэгээд энэ дээр бол одоо зарим айлууд бол би бас харж исэн мэдээж гоё тавилга тавьсан зуны юм гоё нарлаг өдөр гоё ингээд гадаа сууж ах ч юм уу зарим айлууд хүүхдүүдийн тоглоом тавьсан энэ айгүй гоё тохиолдсон байт юм лээ. За тэгээд би зүгээр нэг юм хэлмээр байгаа. Мэдээж биднес өнөөдөр ингээд 5 төсөл та бүхэнд харуулна. Тэгэхээр төсөл болгоны ингээд бүх жижиг сажигын болгоныг харуулаад байвал бас хэтэрхий цаг орно. Тэгэхээр би та бүхэнд юу гэж хэлмээр байна гэхээр Asem Village-ийн талаар илүү дэлгэрэнгүй одоо мэдээлэл авмаар байвал all segment-аар ороод Asem-ыг олоод араарай. Тэн дээр одоо 360 одоо түүр ч юм уу илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Энэ удаагаар бол биднээс яалтчгүй илүү зөвхөн одоо ногоон тогтчил тэр бүх талыг илүү онцолж та бүхэнд харуулж байгаа шүү.
Тэгээ би яг хөө зүгээр assembly нэг ийм хэлмээр санагдаад байгаа. Ер нь бол мэдээж тодорхой хэмжээнд тогтчлт, зүлэгжилт аюул их юм хийцэн. Гэхдээ миний бодлоор assembly нэг аюул онцлог тал нь өөрийн байгаа цаанаасаа байгаа энэ хэсэг байгаль нь өөрөө маш гоё учраас энэ байгальд одоо зогцож одоо байгалыг айлхаар баг сүйтгэж одоо иймэрхүү тийм концептээр байгальд айгу уусан концепцээр энэ хотхон баригдсан юм болов уу гэж надад сая ингээд та бүхэн харуулаа явж байгаадаас их бодогдлоо. Мэдээж байгаль нь цаанаасаа байгалийн тогтсон өөрөө амар гоё байвал энэ дээр бол нэг хүн ингээд заавал юм нэмээд ах ч юм уу тэг шаардлага байхгүй л гэж би зүгээр дотроо бодож байна. Тэгэхээр одоо та бүхний өнөөдөр assembly-ээр харсан бид онцлсан ихэнх гол юмнууд нь бол яг нэг үлэхэд бол байгалаасаа цаанаасаа угаасаа энэ газрын байгаль нь юм гоё байсан л гэж би хэлмээр байна. Тэгэхээр одоо энэ төслийн архитектор, дизайнерууд нь өөрсдөө энэ байгалийн хэсэгтээ маш гоё энэ төслөө суулгаж өгсөн болов уу гэж дүгнэж байна да. За бүгдээрээ дараагийнхын газараа ирлээ. За тэгээ дараагийнхан биднээсээ онцлох газар бол яг төсөл гэхээсээ илүү бидэд нэг яармгийн орчмыг тэр чигт нь онцлмоор байгаамаа. За тэгээ яагаад тэгээ тайлбарлавал ер нь та бүхэн бүгдээрээ мэдж байгаа сүүлийн одоо 4 5 6 жил бол манай хот маань Улаанбаатар хот маань яарглуу маш их тэлж байгаа. Энэ дээр маш их орон сууцны шинэ төслүүд ашиглалтанд орж байгаа. За тэгээд зах цухаас нь би ерөөдөө дууртахад одоо биднээсээ мэдж байгаагаар та бүхэн тийшээ харуул тэнчэнээс Яармгийн амд өнгөж эхэлж байгаа хэсгээс бол за миний мэдхийн Jade Villa гэдэг айгүй гоё хаусны хороол байгаа. За наашлаад Bogd Villa гэдэг тэр одоо яг баригдаж байгаа төсөл та бүхэнд харагдаж байна. Энэ цэнхэр цонхтой цагаан фасадтай бол Belmonte гэдэг бас маш гоё төсөл байгаа. Айгүй боломжийн үнэтэй гоё. За тэгээд та бүхний яг миний одоо зогсож байгаа газар бол Хүннүү Villa гэдэг төсөл дээр бидэд ирсэн байж байна. За тэгээд цаашлуул яг Хүннүү Villa-гийн хажууд New Garden гэдэг гоё төсөл байна. За тэгээд цаашаа VIP гэдэг ер нь бол Яармгийн ам дээр бол маш их шин төслүүд цаашаа Garden City гэдэг номгийн төслүүд байгаа. Маш их төслүүд яаж байгаа. За тэгээд яг энэ удаагийн влогоор бол бидэд ерөнхийдөө энэ ойр орчмыг онцолж байгаа боловч одоо жишээ олгож ерөнхийдөө Хүннүү Villa, New Garden гэдэг хоёр төслийн тогтцолтыг ингээд ерөнхийдөө та бүхэнд сонирхуулах гэж ирсэн байгаа. Тэгээд би зүгээр энд ирээд зүгээр харахад миний төрсөн сэтгэл юу вэ гэхээр ингээд заавал ингээд нэг том одоо бүр том одоо 10 тийм том их газар дээр байх албагүй зүгээр арай жижигтэр газар дээр яаж бас айгүй гоё боломжийн одоо зүлэгжилт тийм ногоон байгуулалт хийж болдго юм бэ гэдэг бас гоё жишээ. Тэрийгээ бас хүүхдийн тоглоомын юутай гоё уялдсан. Мөн бас одоо юу гэдэг машин явдггүй тэр эсвүүдээ ингээд хүүхд тоглодог машин явдаг эсвүүдээ айгүй гоё тусгаарлсан. Айгүй гоё тийм энд ирэхээр айгүй гоё тийм нэг 50 мэдрэмж төрж гин. Айгүй гоё төслүүд байна. Бас ер нь бол энэ хаваар хүмүүс сонирхож ивэл яг New Garden, Хүннүү Villa ч юм уу энэ хавийн бүх төслүүдийг ирж өөрсдөө нүдэрээ харах хэрэгтэй юм байна. Үнэхээр айгүй гоё 50 орчинтой ийшээ ингээд дээшээ харахаар ингээд шууд уул харагдаж байна. Би бас сая замдаа хэдэн орсон суугчтай таардлаа. Ер нь бол энэд ингээд цаашаа шууд уул руугаа ингээд алхаад цаашаа гарахаар айгүй гоё модтой уул байдаг гэж байна. Ер нь бас л их гоё онцлог гоё газар байна. За бүгдээрээ энэ хаваар жоохон алхаад гоё эдний тогтцолтой танилцъя. За хэдүүлээ саяхан юу Хүннүү Villa-гаас яг хажуудын шалхаад New Garden хотхонд ороод ирлээ. За бас ерөнхийдөө ингээд яг энэ ихний ээлж нь бол ингээд ийм 4 блоктай харагдаж байна. Яг 4 блокийн голтой бас аягүй их зүлэгжил түүхтийн талбай ерөөсөө нөгөө машин ордгүй хэсгээ аягүй гой төлж өгсөн байна. Ер нь бол сүүлийн хотхнууд бас ийм шийдвүүд нэлээд харагдаад байгаа л да. Энэ бол бас хүмүүст их таалагдж байгаа байх гэж бодож байна. Тэгээ биднээс ер нь бол энэ Яармаг хавийг их онцлоод байгаа бас нэг шалтгаан нь ер нь нийшээ худалдаа авалт их сайн байгаа шалтгаан нь энэ хавцаа
юу хувийн сургуулиуд маш их байгаа. 10 жил айгүй сайн сургуулиуд. Тэгэхээр ер нь бол биднээсээ харснаар ээж аав нарт бол одоо хүүхдүүдийн сургуультай ойрхон байх нь бол бас худалдаа авалт нөлөөлж байгаа айгүй том тийм шалтгаан байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр энэ хавийг бас айгүй их эрэлт хэрэгцээтэй болгоод байгаа нэг бол яалтчгүй сургуулиуд байгаа. Тэгэхээр яг энэ хавийн хотхнуудад ирээд харахаар яалтчгүй айгуугүй тохичлолтой айгүй тийм айгүй гоё хорооллууд байна. Тэгээд ийшээ ирж изээгүй хүмүүсээ ивэл би бол бүгдийг яг ирж үзээд өөрсдийн нүдээсээ хараасаа гэж явж байна. Одоо та бүхний ард яг энэ бас л дахиад гоё саксны талбай байна. Бүгдээр аюулгүй айгүй гоё төлөвлөсөн хотхнууд байна ер нь бол. За бүгдээрээ ингээд дараагийнхан газар дээр ирлээ. Энэ биднээсээ одоо хөрөлцөн ирсэн байгаа газар бол хотын төвцгээс яг 21 км-ийн зайд байдаг Жаргалантын ам гэдэг газар ирчээд байна. Үнэхээр гоё байгальтай газар байна. За тэгээ бидний онцлж байгаа дараагийн төсөл бол Жаргалантын амд байрлах Жаргалан Тотхон гэдэг ийм хаусын төсөл байна. Бас төдийлөн хүн болгон сонсоог байж магадгүй гэж бодоод бид энэ төслийг онцолж байна. Тэгээ үнэхээр ингээд та бүхэн хараарай байгаль үнэхээр гоё байгаа. Тэгээд хаус олгон дээр ийм одоо backyard айгуу гоё ногоон backyard төлөвлөж өгсөн байна. За тэгээ хэдүүлээ дотгошоо ороод харъя. За шууд backyard руу орчие. Заавал гэрээр нь орохгүй шууд ногоон хэсэг рүү орж болох юм байна. За ингээд бүгдээрээ шууд одоо яг та бидний харсан энэ хаусын garden хэсэгт нь орж ирж байна. Одоо энэ бол яг тухайн энэ хауст амьдарч байгаа хүмүүсийн одоо яг хувийн орон зай гэсэн үг. Тэгээ энэ хэсэг бол үнэхээр ингээд нэг том биш орон зайг айгүй гоё ногоон болгоцсон. За тэгээ та бүхэн орж ирээд харвал эндээ одоо ил гал асаагаад ийм гоё нөгөө одоо fireplace гэж ярьдаг ийм гоё газартай юм байна. Одоо гэр бүлийнхэнтэй найз нөхдөйгөө ингээд энэ сууж болохоор энэ ч ил бас одоо галтгооч юм уу гоё махцахаа барбекю шараад махаа шарчих юм байна. Энэ хэсэг нь бол үнэхээр таалагдлаа. Энэ айгүй гоё байна. Ингээд тэгээд хамгийн гол нь зүлэгжилт маш гоё хийсэн. Ийм гоё айл болгонд ийм гоё хувийн орон зайтай гэхээр бол биднэрт яалтчгүй одоо бас онцлмоор санагдлаа энэ төслийг. За тэгээ та бүхэн харж байгаа бох яг энэ хойшоо шууд ийм уултайгаа маш ойрхон уулын ингэр дээр тэгээд цаашаа алхахаар бас энэ төслийн хүмүүс хэлж байна. Айгүй гоё тийм хулсан ой байд юм байна. Тэгэхээр энд амьдардаг хүмүүс бол одоо ерөөсөө өдөр болгон дээшээ ерөөсөө нэг 5 минут алхаал гоё шууд ойд орж болох юм байна. Энэ үнэхээр байгаль нь айгүй гоё газар байна. Та бүхэн дроны бичлэгээс бас харах болов уу гэж бодож байна. Two hours later. За ингээд биднээсээ хамгийн сүүлд онцлогч байгаа газар бол
айгүй гоё газар. Одоо бид Цонгон хайрхан дүүргийн 15 дугаар хороод хүрэлцэн ирчээд байна. Одоо биднээсийн хил сурснаар 1-р хороолд ирчээд байна. Тэгээд биднээс бас нэлээд харилцаж байгаад энэ харьцааг онцлоё гэж бодсон. Яг тэгэхээр төдийлөн бас манайхан нэг сайн тэгж мэдтгүү ч юм уу хардггүй гэж магадгүй. Мэдээж энд амьдэрдэг орчин суугчд бол сайн мэдэх баг. Гэхдээ одоо 70-80-аад оны одоо манай Орос ах нарын барьж өгсөн энэ том хорооллууд бол бас энэ зүлэгжилт энэ ногоон хэсгийг бол маш сайн төлөвлөж өгсөн байт юм байна. Тэгээ бүр энэ айгүй олон жил удаж байгаа хорооллууд гэхэд бол энэ аваар одоо нийтийн эзэмшлийн талбай тэгээд энэ том модууд одоо та бүхэн бас видеод үрснээс харах бах айгүй их байт юм байна. Мэдээж энд амьдэрдэг энэ хэсэгт амьдэрдэг орчин суугчд бол энийгээ сайн мэднэ. Ер нь манай үзэгчдээс төдийлөн энэ хэсгийг юм ногоон гэж бас ухаардгүй ч юм уу тэгж бодож байгаа гэж магадгүй гэж бодлоо. Тэгэхээр хэдүүлээ энэ хавар жоохон алхаад энэ хавийн 1-р юу одоо нийтийн эзэмшлийн талбайтай жоохон танилцаад хэдүүлээ хамтдаа харъя. Тэгээ харахаар одоо спортын талбай, жоохон хүүхдүүдийн тоглоомын талбай, ногоо мод айгүй гоё зохицуулсан харагдаж байна. Одоо та бүхэн миний ард харж байгаа ийм том мод байд юм байна. Энэ нүүл зүйлэг. Дээрээс нь бас энэ хавийн сөөхүүд ер нь айгүй сайн үйл ажиллагаа явуулдаг гэж ер нь бол би өмнөөс хүмүүсээс сонсч ирсэн. Тэгээд яг ирээд харахаар одоо яг бидний эртцэн өдөр яг ингээд таарсан юм шиг ингээд юу гэдэг саналаа будж гин ийм гоё цэцэг тарьсан ч юм уу. Ер нь бол айгүй гоё юм байна энэ хэсэг. Тэгэхээр энэ бол манаас онцолж байгаа нэг бас гоё хэсэгт бол орж байна. Тэгээ бид сая бас нэг сөөхөн үнтэй таарад ярьж байхад бас ийм мэдээлэл өгч илээ. Энэ хавийн орсон суугчдад одоо сөөхийн багтаага нийлээд энэ одоо айгүй их цэцэг ногоогоо их тарьд юм билээ. Тэгэхээр тэр нь бас биднээс их гоё санагдсан. Мэдээж орсон суугчд нь өөрсдөө бас энэ ногоо хэсгээ айгүй хайрладаг гэж санагдсан. Тэгэхээр тэр их гоё юм байлаа бас. Тэгээд энэ одоо 1-р хорооллын бас нэг гоё онцлог зүйл нь юу гэхээр одоо ерөнхийдөө тэр 60-70 зөвхөн 1-р хороол бас биш л те. Одоо 120 220 гэдэг ч юм. Ерөнхийдөө тэр 60-70-аад 80-аад оны үед одоо Оросуудын төлөвлөж исэн том хорооллууд цэцэрлэг сургуулиуд нь бүгдээрээ тийм айгүй гоё цэгцтэй төлөвлөгөөтэй. Одоо яг энэ байшны ерөнхийдөө ард байгаа юм байлээ. Бид бас дроноор бичлэг хийгээд та бүхэнд харуулах болно. Айгүй тийм бүхэн айгүй гоё цэгцтэй зохион байгуулалттай юм шиг санагдсан. Тэр бас биднээс одоо шинэ хорооллууд дээр ч гэсэн ерөнхийдөө бас нэлээд бодууштай суралцах ёстой юмнууд бас байгаа юм шиг санагдсан. За ингээд ямар ч сан манай энэ удаагийн Oli Top 5 хамгийн ногоон зохицол сайтай 5 төслийн энэ одоо видео контентыг та бүхэн сонирхсонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаартаа бид бас илүү гоё сэдвээр Top 5 одоо Oli Top 5 онцолж тэгээд мөн бас гоё сонирхолтой зочдуудыг оруулж бас хамтдаа хийн гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хийж байгаа юм бол байнгын сайжруулахын төлөө байна. За тэгээд манай дараагийн Oli-гийн Top 5 бол биднээс ямар ч сан одоо бас манай хормын сезон байна. Одоо залуу очуудад зориулсан одоо залуу очуудад хамгийн тохиромжтой топ 5 төслийг онцлоход бас ажиллаа эхлүүлээ явж байгаа. Тэгээд та бүхэн бас бэлэн болохоор сонирхно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд ерөнхийдөө эхний влог сайхан боллоо. Баярлалаа. Тэгээд та хэд манай хийж байгаа контент таалагдж байгаа бол одоо лайк дараарай, шеэрлээрэй, тэгээд subscribe хиймээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Удахгүй дахиж уулзцгаая.